Хүндрэлтний хөгжлийн түүхийг өөрчилсөн техник технологийн дэвшлийн нэг бол яах аргагүй төмөр зам юм. Тэртээ 18 дугаар зуунд анх уурын хөдөлгүүр үүсэж төмөр зам гэх томоохон технологийн дэвшилтэй дэлхий танилцж байлаа. Ийхүү үүссэн цагаас хойш дэлхийд дахинд эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурцсах маш том хүчин зүйл болж, аливаа улсын экспорт, импортыг өсөн нэмэгдүүлж, өөрчлөлт шинжилэлтийг авчирч байсан түүхтэй. Төмөр зам нь хоёр эгний бүхий төмрөөр бүтсэн зам бөгөөд хөдлөх бүрэлдэхүүн болох галт тэрэг нь ховл бүхий төмөр дугуйтай ба зэрэгцээ байрлалтай төмөр замд ховлоороо сууж чиглүүлэн явна. Төмөр замын бүтээн байгуулалт дан замаар тодорхойлогддоггүй бөгөөд дээд доод бүтцээс эхлээд эрчим хүч, дохиолол холбоо, өртөө, зөрлөг, засвар үйлчилгээний төвийн барилга байгууламж, томоохон цогц бүтээн байгуулалт юм. Монгол улсад хамгийн сүүлд 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсон билээ. Энэхүү 350 орчим километрийн дэлгэмэл урттай бүтээн байгуулалт нь нийтдээ 700 гаруй зөвлөх, нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компанийн 15,000 гаруй инженер техникийн ажилтан үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Төмөр замын үйл ажиллагаа доголдолгүй явах нь хамгийн чухал учраас аюулгүй байдлыг хангахын тулд хариуцсан нэгж байгууллага төмөр замын урсгал арчилгааг тогтмол хийж гүйцэтгэдэг байна. Мөн энэхүү төмөр зам нь үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдсон ба хамгийн урт гүүртэй гэдгээрээ онцлогтой бөгөөд нийт 16 гүүр, 134 хоолой, төмөр зам дээгүүр мал амьтад гарах зориулалттай 10 гарцыг багтаасан байна. Үүнийг хэрхэн хийдэг вэ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт төмөр зам хэрхэн бүтдгийг 5 толгой гашуун сухай чиглэлийн бүтээн байгуулалт дээр тулгуурлан та бүхэнд хүргэе. Төмөр зам хэрхэн бүтдэг вэ? Төмөр замыг барьж эхлэхийн тулд олон сарын хугацаатай бэлтгэл ажил, судалгаа, шинжилгээ хийгддэг. Үүнд орон нутгийн, цаг уурын, газар зүйн байрлалын, эдийн засгийн судалгаа гэх мэт олон сегмент багтана. Мөн төмөр зам барьж байгаа хамгийн чухал зорилгын нэг нь тээвэрлэлт учраас ашиглалтанд орсны дараа ашигтай байх эсхийг сайн судалж анхаарах нь чухал байдаг байна. Үүний зэрэгцээ зураг төслийн ажил алдаагүй, сайн хийгдэх чухал бөгөөд зургийг гаргахын тулд баригдах байршил, газрууд дээр очиж геодезийн хэмжилтүүд хийж геологийн судалгааг гаргана. Учир нь зураг төсөл дээр тулгуурлан маш олон эрсдлийг тооцоолж түүнээс урьдчилан сэргийлдэг бөгөөд баригдсны дараах ашиглалтын зардал, алдаа дутагдал гарахгүй байх тал дээр ч мөн давхар анхаарч байгаа хэрэг юм. Зураг төслийг бүрэн гаргаж дууссаны дараа эрх бүхий байгууллага түүнийг шалгаж баталгаажуулдагч энэхүү процесст тухайн зургийг хариуцсан баг мөн давхар байлцаж хянах шаардлагатай байдаг ажээ. Төмөр замыг барихад бүхий л дэд бүтцийг цогцоор нь хамттан шийдэх хэрэгтэй байдаг. Үүнийг төмөр замын доод болон дээд бүтэц гэж нэрлэдэг. Үерийн ус зайлуулах суваг шуудуу гаргахаас эхлээд гүүр барих хүртэл эдгээр ажлууд энэхүү бүтцийн нэгэн хэсэг болдог байна. Доод бүтэц. Доод бүтцийн эхний ажил нь улаан шугам татах ажил байдаг. Энэ нь гол шугам буюу төмөр замын зорчих замыг хэр өргөнтэй хуулах хэсэг талаар тэмдэглэгээ хийнэ гэсэн үг юм. Хэр их хуулах нь хэмжилтүүдээс хамаардаг ба энэ нь аль хэдийн зураг төсөлдөр гарчихсан байдаг. Хөрсний өргөн хэсгийг хуулахдаа бульдозер гэх машин, дараа нь автогрейдер гэдэг машиныг ашиглаж хөрсийг тэгшээлж, засаж янзалдаг байна. Төмөр зам баригдаж байгаа газрууд тус тусын онцлогтой учраас тухайн газрын онцлогоос хамааран далан босгох, газар сэтлэх, суваг шуудуу татах, хоолой барих, эсвэл гүүр барих эсхийг шийднэ. Хэрвээ тухайн газарт далан буюу овоолго босгохоор бол хөрсний шинжилгээ болон лабораторийн шинжилгээнд дээр тулгуурлан тохиромжтой материалаар даланг босгоно. Тухайн газрын онцлогоос шалтгаалan газрын хөрс нь зөөлөн эсвэл хаттай газар байж болно. Хаттай газар байх юм бол тэслэх үйл ажиллагаа явагдана.
Хэрвээ хөрс хит их зөөлөн байвал шаардлагатай хэмжээгээр ухаж хатуу хөрсийг гаргаж ирнэ. Энэхүү хөрсөнд мөн адил дахин 90-98% нэгтруулалт хийгдэнэ. Хөрсний хамгийн доод давхаргад явагдах хамгаалалтын шуудуу хийх ажлын зэрэгцээ үер уснаас хамгаалах, ус урсгах шуудуу заавал хийх шаардлагатай байдаг. Эсвэл гүүрч барьж болно. Гүүр нь их хэмжээний усыг гаргах зорилготой байдаг бол бага хэмжээний ус гаргах зорилгоор хоолой барьдаг. Газар зүйн байрлалаас шалтгаалan гүүр барих боломжгүй хэсэгт хоолойны тоог хэмжээг нь нэмэх боломжтой байдаг. Дээд бүтэц. Дээд бүтэц гэдэг нь газар дээр ил харагдах төмөр замын хэсгүүдийг хэлдэг бөгөөд төмөр замын дээд бүтцийн ажил эхлэхийн өмнө зургийн дагуу яг тухайн газар дээр нь улаан шугам татах ажил хийгдэнэ. Өөрөөр хэлбэл гортиглож доод үеийн балласт буюу буталмал чулууд эвсэх үйл явц явагдана. Балластын ширхэглэл 25-аас 60 мм байдаг байна. Төмөр зам нэлээд урт учраас бүтээн байгуулалтанд шаардлагатай бүх бараа материалыг урдчлан ажлын талбарт байрлуулан бэлтгэх ажлыг хангана. Бэлтгэл ажлын хүрээнд баригдаж байгаа зам дагуу төмөр замын дээд бүтцийг угсрах материалыг тооцоолон тарана. Үүнд бетонн дэр, бэхэлгээ, зам, төмөр, сумын шилжүүлэхийн материал гэх мэт байдаг. Төмөр бетонын дэр хоорондын зайн замын зэрэглэлээс хүчин чадлаас шалтгаалж өөр зайтай байдаг. Төмөр бетонын дэрийг доод үеийн балласт дээр жигт тараан байрлуулахдаа өргөх болон тараах төхөөрөмжийг ашиглана. Төмөр замын дэр нь модон болон бетонын хийцлэлтэй байдаг. Гэхдээ эдлэгээний хугацааг урт байлгах, төмөр замын дэр хийлгэхийн тулд ой мод устгахаас зайлсхийх үүднээс дэрний материал нь бетон болж хөгжжээ. Үүний дараа бетонын дэрний бэхэлгээг тараан байршуулах бөгөөд өргөх техник тоног төхөөрөмж ашиглаж дэр бүр дээр нэг бүрчлэн завсрын бэхэлгээг угсарч зам төмөрийг байрлуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Зам төмөрүүдийг хооронд нь холбож уулзврын бэхэлгээгээр бэхлэхэд хавчаар уулзврын болт, гайк, шайб гэх мэт багаж хэрэгслүүд ашигладаг байна. Нэгдүгээр үеийн балласт буулгах ажил. Дараагийн үе шат нь бэлэн болж угсрагдсан замыг буталсан чулуугаар тэгшилж тогтворжуулах ажилд зориулан балласт буюу буталмал чулууг буулгана. Энэхүү буталмал чулууг ачиж буулгах зөөвөрлөх зориулалттай хоппер вагон байдаг. Чулууг ачиж баригдаж байгаа төмөр зам дагуу тодорхой цэгүүдэд буулган нөөцөлдөг байна. Ковш буюу дугуйт ажигч ашиглан хоппер вагонд ачин зүтгүүрээр чирж угсарсан зам дээр тогтоосон нормын дагуу буулгана. Энэхүү хоппер вагоны багтаамж нь 40-45 м3 байдаг. Үүний дараа буулгасан балластыг төрж тараах, хэлбэржүүлэх ажил хийгдэх бөгөөд балласт тохируулагч SPZ машиныг ашиглана. Дараа нь өргөж чийгжих, чиг татах, диск 32 машин ашиглан замыг байх ёстой түвшинд нь хүргэнэ. Өргөж чигжиж бэлэн болсон замыг дахин суухаас сэргийлэн тогтворжуулагч DSP машиныг ашиглаж тогтворжуулах ажил хийгдэнэ. Энэ нь цаашид үүсэх замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж 30-аас 50 сая тонн ачаа явсантай адил замыг тогтворжуулж байна гэсэн үг юм. Сумын шилжүүлэг. Сумын шилжүүлэг гэдэг нь зүтгүүртэй багавныг нэг замаас нөгөө зам руу ороход чиглүүлэн залж байгаа инженерийн байгууламж юм. Зураг тусалд заагдсны дагуу сумын шилжүүлгийн бетонны ялууг тараан байршуулах процесс явагдана. Засварын бэхэлгээг нь суйрлуулах,
бетонын ялуутай металл хэсгийг холбох, мөн хооронд нь уулзврын хавчаараар боож байгаа нь угсарсан замтай суман шилжүүлгийг бүрэн холбож байна гэсэн үг юм. Дараа нь балластыг буулган суман шилжүүлгийг тогтворжуулах ажлыг хийж, чигжиж, геодезийн баталгаажуулах хэмжилтийг хийснээр энэ ажил бараг л дуусах юм. Үүнтэй холбоотой нарийн тохиргоо болон хэмжилтүүд байнгын хийгцээр л байдаг байна. Төмөр замын бүтээн байгуулалтын үндсэн ажил дууссаны дараа нарийн засварын ажил хийгдэнэ. Үеийн дугаар тахирын өндөрлөлт бичих гэх мэт гадаад үзмжийн ажлууд хийгдэж дуусахад зам ашиглахад бэлэн болно. Уулзуургүй зам. Төмөр замыг уулзуургүй болгох шаардлага гарвал цех дээр 25 метрийн урттай зам төмрүүдийг хооронд нь цахилгаан очлуурын аргаар гагнаж, богино гулдмаа үүсгэн дугуйт тэрэгцэрийг ашиглан тээвэрлэж, замын голд буулган сольж, хооронд нь холбон 900 м хүртэл гагнана. Үүний дараа уртсгсан 900 м-ийн урттай гулдмайн дотоод хүчтэрлийг арилган оптимал буюу тохирсон температурт бэхлэх процесс явагдаж бүрэн чангалгаа хийж өгнө. Энэ ажил дахин давтамжтайгаар хийгдэж, өртөөнөөс өртөө хооронд холбогдсоор бүрэн гулдмай үүсдэг байна. Төмөр зам хэрхэн бүтдэг вэ? Төмөр зам төлөвлөгтөө тээх, нэвтрүүлэх чадвараас нь шалтгаалan өртөө, зөрлөг зэргийг байгуулдаг. Өртөө нь дэд бүтц шийдэгдсэн суурин газар бол зөрлөг нь хоёр вагоныг хооронд нь зөрүүлэхэд зориулсан хэсэг юм. Төмөр замын уурах тарих болсон дэд бүтц нь нэгдсэн удирдлагатай байдаг бөгөөд үүнд эрчим хүч гаргах цахилгааны их үүсвэр, төмөр замын холбоо, дохиолол, засвар үзлэг, үйлчилгээний цэгүүд болон жижүүрийн удирдлагын байр зэрэг мөн багтана. Эдгээр бүх ажлууд хийгдснээр төмөр зам нь нэгдсэн системээр ажиллаж эхэлнэ гэсэн үг юм. Төмөр замын бүтээн байгуулалт гэдэг нь зөвхөн зам барихыг хэлдэггүйг та бүхэн мэдэж авсан болов уу? Төмөр замтай хамт бүхий л дэд бүтц нь хамтдаа босож байгуулагддаг бөгөөд 5 толгой гашуун сухад гих энэ уртаас урт төмөр зам өмнгийн говьд сүндэрлэн байна. Монгол улс шинэхэн төмөр замтай болсны үр шим өндөрт байж, экспорт импортын нийлүүлэлт нэмэгдэж, хөгжлийн үүд улам нээгдэх нь дамжиггүй бизээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай гэсэн ёроолоор нэвтрүүлгээ өндөрлөе.